За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнгистэй ярилж ирсэн угт дахин нэг цоошин бичлэгээр уулзж байгаа таатай байна. За өнөөдөр бүгдээрээ stop loss болвол өөрийгөө хөгжүүлэхийн эхлэл гэдэг сэдвийн тухай ярилццгаая. Stop loss болвол өөрийнхөө ирмэг буюу давуу тал арилжааны edge-ийг гаргаж эхлэхийн хамгийн эхлэл нь юм аа гэдэг сэдвийн тухай ярилцъя. Тэгэхээр маш олон хүмүүсийн хувьд байгаа асуудлуудын нэг болвол юу байгаад байгаа? Stop loss-ыг зөөх байгаад байгаа. Тэгээд зөөж байгаа маань маш олон сөрөг талтай, маш олон арилжаачийн сул байгаа хэсгүүдийг ил гаргаж ирдэг, тийм ээ? Ойлгоогүй байгаа зүйлсүүдийг нь ил гаргаж ирдэг. Тийм зүйл байгаа юм. Эсвэргээр stop loss-ыг зөөхгүй байна гэдэг болвол бахархмаар ур чадвар. Яагаад бахархмаар вэ гэхлээр нэгдүгээрт stop loss цохиулах тийм амаргүй. Тийм сайхан зүйл биш. Тийм хүмүүсийн хүсэж идэг зүйл бол биш. Тийм ээ. Мөн дээрээс нь stop loss-ыг цохиулж чаддаг болсон байна гэдэг маань өөрөө 3 зүйлийг илтгэж байгаа. 3 зүйлийг. Хамгийн нэгдүгээрх нь арилжаа гэдэг зүйлийн амжилт, арилжаа гэдэг салбар. Хөрөнгөний зах зээлийн арилжаа, нэг ялангуяа day trade болон scalp хийж байгаа хүмүүсийн хувьд тэр хүмүүсийн амжилт хаанаас гарч ирэх юм бэ гэдгийг ойлгосон байна гэдгийг харуулдаг. Яагаад вэ гэх юм бол миний хувьд бол хамгийн анхан гаргадаг байсан алдаануудын нэг арилжаагаар том хожихыг зорддог. Нэг арилжаанд маш их анхаарлыг хандуулдаг. Олон арилжаанд дундаас ашигтай гарч ирье гэсэн тийм хүлээлт байдаггүй байсан. Тэгээ үүнээсээ болоод эхлэнгүүт сэтгэл зүйн асуудлууд гарч ирж байгаа. Эрсдлийн зохицуулга буурж эхэлж байгаа. Тэгээд тэндээс бол ашигтай гарч ирэх ямар ч боломжгүй болж байгаа. Эсвэргээрээ stop loss-ыг яс барьдаг болоод арга барилаа тодорхой болгоод тийм ээ арилжааны амжилт хаанаас гарч ирдэг юм бэ гэдгийг илүү мэдлэгээд хэллээ л дээ. Тэгэхэд болвол олон арилжаанд дундаас ашигтай гарч ирэх ёстой юм байна штэ гэдэг тийм ойлголт төрж байгаа. Окей, би алдагдал хүлээх юм байна. Хэдэн ч алдагдал хүлээх юм байна. Нэлээд хэдэн алдагдал хүлээх юм байна. Гэхдээ өөрийнхөө ирмгийг ашиглаад, өөрийнхөө давуу талыг ашиглаад edge гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэрийг ашиглаад мөн дээрээс нь эрсдлийн зохицуулгаа ашиглаад арга барилтаа найдаад ингээд явах юм бол бас ашигтай гарч ирэх боломжтой байна. Тэгвэл би энэ нэг арилжаан дээр stop loss-ыг зөөгөх шаардлагагүй байна гэдэг ойлголт гарч ирдэг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бидний ойлгох ёстой зүйл юу байгаа вэ гэхээр окей, арилжааны амжилт гэдэг зүйл хаанаас гарч ирдэг юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэр нь болохоор олон арилжаан дундаас байх нь. Эрсдлийн зохицуулга дундаас байх нь. Арга барилын наривчлал дундаас байх нь. Түүнээс биш нэг арилжаан дээр амь гарах гал, нэг арилжаан дээр алдахгүй байх гал байнгут хэрэггүй болчихж байгаа. Үүнийг ойлгоогүй байх юм бол stop loss-ыг зөөсөөр л нэг арилжаанд хитрхийх анхаарал хандуулсан ирмэг давуу тал edge гэдэг зүйл байхгүй. Тийм ээ? Эсвэргээр хэрвээ юу гаргаж ирж байгаа бол хэрвээ stop loss-ыг зөөхгүй байгаа бол ирмэгээ гаргаж ирж байгаа юм байна. Арилжааны амжилт хаанаас гарч ирдэг юм бэ гэдгийг бас багасаах ч гэсэн ойлгодог болсон юм байна гэдгийг харуулдаг байна. Окей. За хоёрдугаарт бол харуулж байгаа зүйл маань юу хэлж байгаа? Сахилга бат нэмэгдэж байгааг хэлж байгаа. Энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр мэдээж гаргасан таамаглалтаа үнэнч байх, тэнэг зүйлс хийхгүй байх, тийм ээ өөрийнхөө мэдрэмжинд автахгүй байна гэдэг бол сахилга батыг харуулж байгаа. Тэгээд сахилга бат бол энэ талаас ч юу ярих вэ? Ойлгомжтой биз. Тийм ээ. За хамгийн сүүл гарч ирж байгаа зүйл нь бол арга барилдаа бас итгэлтэй байгааг харуулж байгаа. Чиний талд үнэхээр давуу тал байгаа, чиний стратеги ажилдаг, тийм ээ чи зах зээлийг ойлгодог, хийж байгаа зүйлээ мэдж байгаа гэсэн тийм ойлголт байх юм бол тэр хүн stop loss-ыг зөөгөөд ах шаардлага байхгүй. Заримдаа би зөвхүүлнэ гэдгийг мэдж байгаа. Арга барилынхаа сул талыг нь мэдж байгаа, хизээ зөвхүүлдгээ мэдж байгаа. Тэгээд угаасаа цохиулна гэдгийг ч бас мэдж байгаа, тэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эсвэргээр зөөгөөд байгаа бол тэнцээ арга барил байхгүй байна. Тэнцээ магадгүй арга барилдаа итгэлтэй биш байна. Анхны таамаглалаа гаргаж байгаа шүү дээ. Окей. Энэ дээр ийм shift явагдаж байгаа байна. Энэ дээр ийм зах зээлийн эргэлт болчлоо. Тийм ээ. Буцаад татаад эрэхтний энэ stop lossтой би TP-ийн хүртэл тавиад орно гэсэн ийм таамаглалаар орж байгаа тийм ээ. Тэгвэл энэ ч жоохон төхөөлрөнгөд stop loss-ыг зөөгөөд эхэлнэ гэдэг нь анхны таамаглал өөрийнхөө арга барил үндсэн ашиглаж байгаа стратеgiнд итгэлтэй биш байгааг харуулж байгаа. Окей. За тэгвэл нэг юм 3 ширхэг зүйлийн тухай хэдүүлээ ярьлаа. Тэгвэл дараачийн хэсэг дээр одоо нэг маш чухал зүйлийн тухай ойлгоцгоё. Магадгүй энийг эртхэн ойлгочихсон байсан болвол би 4 жилийн өмнө ашигтай гарч ирдэг болох байсан байх. Тэ? Одоо 4 жил хийж эцэст нь нэг юм ингээд ашигтай гарч ирдэг болж байгаа байхгүй. Тэ? Алдаад оноод тэгээ тэр дундаас ингээд заримдаа бүр 7 хоногт 7 ярилцаа хийгээд 4-ийг нь алдаад нэгийг л хожоод 2 дээр нь break even болж байхад ашигтай гарч ирж байгаа. Тийм ээ? Гэх мэт. Тэгэхээр энэ одоо тайлбарлаж байгаа энэ концептыг эртхэн ойлгочихсон байсан бол бас илүү хурдан ашиг руу ойртох байсан байх. За тэгээ тэр концепт маань юу вэ гэхээр казиногийн эрмэг гэж байгаа. Казино хэдүүлээ ойлгоцгоё. За зарим хүмүүс маань бол угаасаа мэдж байгаа, зарим нь бол мэдэхгүй байгаа. Казино хэрхэн арилждаг вэ? Казино яаж тоглогчдыг хождог вэ гэдэг одоо юу байгаа тийм ээ? Энүүгээрээ одоо арилжаа болвол юу гэж хэлэх гисэнгүй. Гэмблинг гэж хэлэх гисэнгүй. Гэхдээ арилжаан дээр амжилттай байхыг хүсэж байгаа болвол казино хэрхэн амжилттай байдаг вэ гэдэг зарчмыг нь ойлгох хэрэгтэй. Тэгээд адилхан зарчмыг өөрийнхөө арилжаан дээр гаргаж ирэх юм бол чи амжилт руу нэг алхамч гисэн ойртно. За тэгвэл казино хэрхэн тоглогчдыг хожд юм бэ? Маш олон ширээн дээр тоглоомнууд тоглогдож байгаа. Маш олон ширээнүүд дээр тийм ээ гарах үр дүн мэдэгдэхгүй магадлал дээр суурилсан тоглогч хэзэн саяарч казиног цөлмөх боломжтой. Ийм зах зээл, ийм эргэн тойронд хэрхэн казино жилийн эцэст ашигтай гарч ирдэг юм болоо. Үүний хариулт нэх юм бол казинод мөн адилхан edge гэдэг зүйл байдаг. Edge буюу эрмэг буюу давуу тал. Ямар давуу тал вэ гэхээр хожих 54.5% магадлалтай байдаг. Тоглогчдоос ялимгүй багахан илүү давуу талтай. Казиногийн тухайн ширээ болгон дээр тоглоом болгон дээр хожих магадлал нь 54.5 байгаа бол тоглогч нарын хожих магадлал маань 45.5 гэсэн үг. Тэгээд зарим ширээн дээр казино хэдэн саяар нь алдан, зарим ширээн дээр хэдэн саяар нь чаавна. Тэгээ маш таамаглагдахааргүй ийм эвгүй орчинд байгаа юм шиг мөртлөөл жилийн эцэст болохоор ашигтай гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр юу ашиглагдж байгаа вэ гэхээр яг л нөгөө эрмэгэндээ найдаж энэ бизнес явдаг. Давуу талдаа найдаж тэр багахан персентэж биш те хуваар илүү байгаа. Тэгвэл тэрэнд найдаж тухайн юм маань явж байгаа гэсэн үг. Казино маань амжилттай бизнесээ явуулж байгаа гэсэн үг. Тэр хувь байгаагүй байсан болвол хизээч амжилттай байхгүй. Тэгэхээр хэрвээ казино тэгж хождгийг бол арилжаач бид нэр арилжаа хийж байгаа залуус маань яах ёстой вэ гэхээр мөн адилхан юуг авчрах хэрэгтэй. Хандлагыг, сэтгэлгээг, зарчмыг өөрсдийнхөө арилжаан дээр авчирч байж амжилттай арилжах боломжтой гэсэн үг. Өөрийнхөө edge буюу тэр багахан ялимгүй илүү давуу талыг гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Тэр нь юугаараа вэ гэхээр өөрийнхөө дүрмээр зөрчдөггүй дүрмээр магадгүй өдөрт хийдэг арилжааны тоо байж болж байна. Зөвхөн ийм сетап бүрдэх юм бол ордог гэсэн тийм зарчим байж болж байна. Шиг эрсдлийн харилцаан дандаа ийм арилжаан дээр л би орно гарна гэсэн тийм дүрмтэй байж болж байна. Тийм ээ? Ийм цагаар арилждаг гэсэн тийм зүйл байж болж байна. Эрдэм мэдлэг ном сонин уншиж подкаст
сонсож тэрүүгээрээ цэнгэлж өөрийнхөө даваа талыг гаргаж ирж болж байна. Илүү сахилга баттай, илүү их хичээл зүтгэлтэй, өндөр төвлөрөлттэй өдөр зарцуулж байгаа цагаа өндөр байлгаж бас тэр даваа талыг гаргаж ирж болж байна. Нойр хоолндоо сайн байж тэр даваа талыг гаргаж ирж болж байна. Ердөөсөл тэр ээж гэдэг зүйлийг л гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Trader Lunag мэдэх байх. Маш чадварлаг одоо түүчилж яваа залуусын маань нэг тийм ээ. Тэгээд Лунагийн хуваалцж байгаа юу болохоор өөрийнх нь ээж хаана байдаг вэ гэдгсэн чинь би маш хатуу зарчмыг дагдаг гэж. Би маш хатуу өндөр стандарттай сетапыг хүлээж агаад ордог. Энэ маань миний ирмэг болдгоо гэж байгаа байхгүй. Хүн болгоны хийгээд ээдгүй зүйл байна тийм ээ. Тэгэхээр арилжаач чиний хувьд ч гэсэндээ хэрвээ энэ зах зээл дээр ялмаар л байгаа бол ямар нэгэн байдлаар хүн болгоны хийхгүй байгаа тэрнийг өөр хэцүү зүйлийг хийх ёстой. Тодорхой байдлаар чи давуу талаа гаргаж ирэх ёстой. Тодорхой байдлаар чи өөрөө казино болох ёстой. Тэгээд 54.5 52.5 байсан ч гэсэндээ ялмгүй давуу тал хэрвээ чиний талд байгаа л бол чи тэнцийг ялхаас өөр замгүй. Алдаал энэ оноол энэ тэгээд энэ дунд те дагдаг юмнуудад дагаал ихтгэл үнэмшилтэй байх юм бол 100 арилжааны дараа ашигтай гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд энэ принциплийг мэдээж хэрэгжүүлэхэд хэцүү. Одоо хүртэл надад хэцүү байсаар л байдаг. Тэгэхдээ хэрэгжүүлж хийснээс хойш болвол тийм ээ ашигтай гарч ирдэг болсон. Ашиг нь том, алдагдал нь жижигхэн, заримдаа олон ч байх үе байна. Гэхдээ ашигтай. Окей. За, залуучууд нь бас ганц ч гэсэн зүйлс барьж авч байгаа бах гэдэгт итгэлтэй байна. За, тэгвэл окей. За, хэдүүлгээр нь төгсгөл хэсрүүгээ төхөж ирж байна. Хэрвээ чи ирмэгээ гаргаж ирээд ирмэгэнд найдаад тийм ээ? Энэ гурав үг адилхан нэг үг байгаад байгаа шүү. Ирмэг, даваа тал, edge гэдэг англи үг гадаад үг тий. Тэгээд тэгвэл ирмэгэндээ найдаж арилжиж эхэлсэн цагаас хойш юу болдог юм бэ? Юу юунд арилжаач анхаарч эхэлдэг вэ? Юуг юунаас илүү дээр тавьж эхэлдэг вэ? Надад дөрвөн зүйл байна. Хамгийн нэгдүгээрх нь нэг арилжаанаас гарах үр дүнгээс ангид арилжиж эхэлдэг. Энэ үнэхээр эрхчлөөг чамд олгоно. Гэхдээ хэрэгжүүлэхэд маш хэцүү. Тийм ээ. Арилжаачтай одоо маш их бүдэрж байгаа шалтгаануудын нэг ерөөсөө л энэ байж байгаа. Нэг арилжаан дээр хитрхи их реакц өгдөг, хитрхи их тоодог, анхаарал хандуулдаг. Ерөнхийд зураглаараа олон арилжаан дундаас юу болоод байгаа юм бэ гэдэг дээр анхаарахаа байждаг. Тэгээ тэрийг дагаад мэдээж хожигдол орж ирж байгаа. Тэгвэл эйжентэд найдаж эхэлж байгаа ялмгүй давуу тэр байдалдаа найддаг арилжаач болвол окей, алдагдал бол байх л зүйл. Стоп лоссыг бол зөөгөөд их шаардлагагүй юм байна гэдгийг ойлгодог. Хоёрдугаарт ирмэгэндээ анхаарч эхэлдэг. Одоо энэ ойлгомжтой болж байгаа тийм. Тэгвэл надад тэр бяцхан даваа талыг өгөх зүйл юу юм бэ? Тэ? Түрүү би жишээнүүд өглөө шүү дээ. Тэр бяцхан даваа талыг гаргаж ирэх зүйл маань юу юм бэ? гэж асууж эхэлж байгаа. Тэрэндээ анхаарч эхэлдэг. Учир нь ирмэг байхгүй болвол хожил байхгүй. Чиний өөрийгөө нэг зангуу маягаар ингэж тавьж байгаа. Итгэл үнэмшлээ зангуудаж одоо хөк хийх гэж ярьдаг тийм ээ. Өөрийгөө нэг сүрэ цутгах нэг зүйл байхгүй байх юм бол тэр хэцүү байна л гэсэн. Одоо миний хувьд бол судалсан концептууд маань Smart Money Concept, CRT зах зээл дээр өдөр болгон хийж байгаа юу маань одоо шинжилгээ маань тийм ээ гэх мэтлэн зүйлсээр би өөрийгөө зангуу хийж байгаа байхгүй. Яалтч зах зээлийг ойлгодог болцсон. Нүдний өмнө ингээд юу хийж байгаа нь тэ тодорхой. Заримдаа одоо миний сэтгэл зүгээс л юу хамаарж байгаа. Сэтгэл зүгээс л хамаарж байгаа. Тэ. Окей. 3 дугаарт ашиг эрслийн харилцаанд илүү анхаарч эхэлдэг.
ашиг эрсдлийн харилцаанд илүү анхаарч эхэлдэг. Арга барил, стратеги, техник биш байх нь шүү дээ. Яагаад ашиг эрсдлийн харилцаа илүү чухал байгаа вэ гэхэлэр тэндээс одоо амьд үлдэх боломж ч гарч ирж байгаа юм л да. Одоо ерөөсөө юу хэлжлээ шүү дээ. Окей. Ирмэг тийм байдаг юм байна. Тэгээд ирмэгэнд анхаарч эхлэх юм бол ийм зүйлс болдог гэж юм тийм ээ. Тэгвэл ашиг эрсдлийн харилцаа гэдэг аспектанд илүү анхаарч эхэлдэг юм байна. Яагаад вэ гэх юм бол хэрвээ чи тэнэг зүйл хийгээд байгаа бол хэрвээ тэнэг эрсдлүүдийг дахин хүлээсээр л байгаа бол хожигдох цаг хугацааны асуудал. Шаардлагагүй их эрсдлийг хийгээд байгаа бол хэтэрхийх арилжаа нэгээд байгаа бол туршсан арилжаа хэтэрхийх хийгээд байгаа бол тэнд мэдээж давхар эртээ худаг гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр давхар эртээ хутган зүсүүлсээр зүйлдээ сусаалтаа дуусах чинь үнэн баггүй. Окей. За хамгийн сүүлд нь болвол эрсдлийн зохицуулгыг арга барилынхаа дээр тавьж эхэлнэ гэж байгаа. Эрсдлийн зохицуулгыг арга барилынхаа дээр энийг ер нь бол өмнөх 3 поинтээр ойлгосон баг. Гэхдээ нийт нь базаад хэлэх юм бол ийм баг. Эрсдлийн зохицуулга гэдэг зүйлийг тийм ээ зах зээл дээр үргэлж оршиж байдаг айхтар тэр эрсдэлгэгчийг арга барилаасаа ч дээгүүр тавьж эхэлдэг. Стоп лосс хизээж зөөхөө болдог. Нэг ялангуяа стоп лоссыг маш хянамга тавьж эхэлдэг. Хаана хязгаарлах вэ, хаана хязгаарлахгүй байх вэ гэдгээ мэддэг болдог. Окей. За, өнөөдрийнхөө дугаарыг юугаар өндөрлцгөөе? Марк Дагласын хэлсэн үгээр өндөрлцгөөе. Тэгээ тэрэн дээр бас миний жижигхэн бодлыг нэмэрлээд дуусгацгаая. За, Mark Douglas гэдэг Trading in the Zone номыг бичсэн юуны эрхэм байдаг. Одоо домогт зах зээлийн мэрэгжилтэн тийм ээ. Эрхэм маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр тогтмол ашигтай арилжаач болохын тулд чи өөрийнхөө ирмэгийг бүтээсэн байх ёстой. Түүндээ бат итгэж түүгээрэн арилждаг болсон байх ёстой. Тэгж чадах юм бол тогтмол арилжаач, тогтмол ашигтай арилжаач болно гэж. Дахиад хэлье. Чи өөрийнхөө ялимгүй тэр давуу байдал хаанаас гарч ирдэг вэ гэдэг зүйлийг мэддэг, бүтээчихсэн, тэрэндээ бат итгэдэг, түүгээрээ арилждаг болсон байх ёстой. Тэгж чадах юм бол тогтмол ашигтай арилжаач болно гэж. Тэгээд гайхамшигтай үгийг хэлж байгаа юм л да. Trading in the Zone дээр. Үүн дээр хамгийн төгсгөлд нэлэх миний юу болвол ингэж арилжиж эхлэхэд давуу талдаа найдаж, магадлалд суурилж, өөрийгөө хожилт хүргэж арилжиж эхлэхийн тулд маш их сахилга гот хэрэгтэй байдаг юм байна. Нэгдүгээрт сахилга гот хэрэгтэй байдаг юм байна. Хоёрдугаарт faith буюу нүдэнд харагдахгүй байгаа зүйлд итгэх чадвар хэрэгтэй байдаг юм. Тэгж чадахгүй байгаа бол ирмгээрээ арилжах маш хэцүү. Магадлал суурилж арилжах маш хэцүү байсаар л байх бол. Окей. За, энэ хүртэл үзсэн залуучуудаа баярлалаа. Арилжаанд нь амжилт хүсье. За, тэгээд 100% өн төлбөргүй арилжаачийг цогц хэмжээгээр дэмжих лайв арилжаас 0-оос ахуулаад заачсан сургалт, үнэгүй вебинарууд болон одоо зах зээлийн маркет анализаар одоо цогц дэмжлэгийг авахыг хүсэж байгаа залуучууд байх юм бол одоо доор линкийг нөлдөөч 100% өн төлбөргүй манай community топ арилжаачдад нэгдэхийг урьж байна. Тэгээд Telegram арилжааны санаа дэмжлэгүүдийг бас авах боломжтой. Нөгөө талд уулзцгаая.